Хүн бүрт өрөөтэй сэтгэл зүйч подкастны маань 7 дахь дугаар. Дархан Улаан аймгийн 21-р цэцэрлэгийн сэтгэл зүйч Дулаан Маргичтай хийх ярилцлагаар эхэлж байна. За ингээд та өөрийгөө бидэнд танилцуулахгүй юу? Сайн байна уу? Би 21-р цэцэрлэгийн сэтгэл зүйч Дулаан Маргич байна. Одоо подкастт орж оролцож чадсан маш их баяртай байна. За баярлалаа. За ер нь одоо яагаад сэтгэл зүйчээр ажиллая гэж бодсон бэ? Сэтгэл зүйчийн ажил мэргэжлийн онцлогийн талаар та өөрийнхөө өдөр тутам хийдэг ажлуудын талаар тайлбарлаад дэлгэрэнгүй танилцуулаач. Миний бол багын сонирхол сэтгэл судлалын мэргэжлийг би их сонирхдаг байсан. Тэгээ хүүхдийн сэтгэл судлалаар ажиллах сонирхлынхоо хүрээнд одоо сэтгэл зүйчээр ажиллаж эхэлсэн. Одоо 2025 оноос хойш ажиллаж байна. Тэгээ хүүхдүүдтэй ажиллах маань одоо бага насны хүүхдүүдтэй ажиллах нь хамгийн гэгээлх сайхан байдаг. Багталтай зүйл нь гэвэл одоо хүүхдийн хамгийн анхны сэтгэл зүйч байгаа нь л хамгийн гоё багталтай зүйл мөн гэж боддог. Ямар гоё юм бэ нэр тийш гэдэг. Ер нь бол хүмүүст сэтгэл зүйчтэй уулзж ирсэн туршлагатай хүмүүс байдаг. Тэр тусмаа одоо цэцэрлэгийн насны энэ жоохон хүүхдүүдэд сэтгэл зүй гэдэг ярихаар хүмүүс бас гайхдаг шүү дээ. Юм сэтгэл зүй ярих юм жоохон хүүхдүүдтэй хоолой идэл бараг цэцэрлэгтээ авчаад унтаар байж болох бах гэж боддог. Тэгтэл энд бол маш том шинжлэх ухаан бас мэргэжлийн сэтгэл зүйч үйл ажиллагаа явагдаж байдаг. Хоёулаа ингээд одоо ярилцлагынхаа дараагийн хэсэг рүү оръё. За ер нь цэцэрлэгийн байгууллагад ажиллах ямар онцлогтой байдаг вэ? Цэцэрлэгийн сэтгэл зүйч байх нь одоо бага насны хүүхэд маань өөрийгөө илэрхийлэх чадвар бүр эзэмшээгүй байдаг учраас одоо 2 наснаас 5 нас хүртэл одоо эцэг эхчүүдтэй хамтарч ажиллах хүүхдийн сэтгэл зүйг ойлгох сонсох тал дээр дэмжлэгтэй ажиллах нь зүгээр юм болов уу гэж юм ажил дээр санагдаж байгаа. Манай эцэг эхчүүд болохоор хүүхдийн сэтгэл зүйг сайн сонсож ойлгоогүй байгаа учраас тэрэнд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ажиллаж байгаа нь илүү таван харагдтаа. Нэрэл одоо цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сэтгэл зүйчийн дэмжлэг бол маш их хэрэгтэй байдаг тий. Бид нар одоо насан турш хүмүүс чинь стресстэй гэж бодоход яа миний уур хүрээд байна гэж хөвцдөг бол хүүхдүүдэд тийм зүйл байдаггүй. Гэхдээ хүүхдэд адилхан л хүн учраас бид нар чинь бухимд нь стресс нь сэтгэл хөдлөлийн бүхэл мэдрэмжүүдийг мэдэрч байдаг шүү дээ тий. За ер нь одоо Дархан Улаан аймгийн хэмжээнд одоо хэдэн сэтгэл зүйчтэй ажиллаж байгаа вэ? Хаад одоо хийж байгаа энэ жилийн үйлдэлүүд төлөвлөж зорж байгаа зүйлүүд бас юу байна вэ? Сургуулийн өмнөх боловсролын байгууллага сэтгэл зүйчийн оронтойг 2025 онд батлагдаад Дархан Улаан аймгийн хэмжээнд 5 цэцэрлэг мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байна. За баярлалаа. Ер нь сэтгэл зүйч ажилласнаас хойш одоо ямар өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүд гарч ийн тэр талаар одоо цэцэрлэгийн багш, эцэг эхчүүд за бас хүүхдүүд ч тийм ямар санал сэтгэлтэй байгаа та юу гэж бодож байна? Цэцэрлэгт ажиллаж эхэлснээр одоо хүүхдийн насны онцлогийг эцэг эхчүүдтэй таниулах, багш нартайгаа нөгөө сэтгэл зүйн талаас нь ажиллах арга зүйн зөвлөгөөг өгч багш нартайгаа хамтарч ажиллаж байгаа нь бас даваа тал байна. Хүүхдтэй харилцах одоо хүүхдийн зам байдлын өөрчлөлт одоо хүүхдийн хүмүүжил өсгөлгөө зэрэгс нь эцэг эхтэй хамтарч ажиллаж одоо хүүхдийн онцлог юм байгаа шүү. Одоо ингэж хамтарч ажиллах хэрэгтэй гэсэн эцэг эхчүүдэд зөвлөгөө чиглүүлэг өгч ажиллаж байгаа нэг даваа тал болов гэж харагдчихсан. За баярлалаа. Ер нь одоо хүүхдүүдэд зөвлөгөө өгж явахдаа ч юм уу сэтгэл зүйн үйл ажиллагааг үзүүлж явахдаа юуг одоо чухалчлан анхаарч ажилладаг вэ? Бага насны хүүхдтэй ажиллахын тулд одоо биднэртэй одоо бүтэн одоо өөрийгөө хэл яриагаар илэрхийлж чадахгүй учраас багш болон сэтгэл зүйч бага насны хүүхдтэй маш сайн ажиглах. Одоо тухайн хүүхдийн онцлог зам байдлыг нь сайн ажиглаж ийж хүүхдтэй эцэг эхтэй бас хамтарч ярилцаад эцэг эх хүүхд 100% мэдж байгаа учраас эцэг эхтэй хамтарч ярилцаад дандаа хамтын ажиллагаагаар үйл ажиллагаа маань явагддаг. Тэр байдлаараа даваа тал юм уу? За эцэг эхчүүд гэдээ ярихаар бас тэгж боддог юм л та. Эцэг эхчүүд маань одоо яг үнэндээ одоо одоогийн байдлаар бол
яг өөрсдөө бүтэлтэй сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ авдаг эцэгчүүд хэдий байдаг лээ тий. Тэгтэл яг сэтгэл зүйчийн ажлыг ойлгоод дэмжээд бүр ингээ хүүхдтэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг тийм эцэгчүүд ер нь хэр байдаг вэ? Бас ажлыг тань хэр их ойлгож хийж авдаг вэ? Ямар асуудлаар их сэтгэл зүйч ханддаг вэ? Ер нь бол яг одоогийн байдлаар бол бага хэмжээгээр бас эцэгчүүд маань ойлгож байна. Энэ бүлгүүдтэй дандаа хамтарч ажиллаад өдөр бүр одоо нэг ангид 2 өдрөөр ажиллаад хүүхдүүдэд ажиглаад багш нартайгаа хамтарч ажиллаад эцэгчүүдтэй хүүхдийн нөгөө зам байдал онцлогийн талаар танаа хүүхдэд ийм өөрчлөлт юм уу эсвэл онцлог шинж тэмдэг байгаад байна гэж хэлэхээр зарим эцэгчүүд маань маш сайхан хүлээж аваад зөвлөгөө авдаг. Зарим зөвлөгөө авж байгаа эцэгчүүд маань одоо манай хүүхдийг зөрүүд байгаад байна, өгөнд орохгүй байгаад байна, эсвэл нөгөө хит их хөдөлгөөнтэй байна гэх юм уу. Тиймэрхүү байдлаар эцэгчүүд ийм хүүхдүүдэд яаж ажиллах вэ? Хүүхдэд яаж ойлгож илүү мэдрэх вэ гэсэн гэж зөвлөгөө авч байгаа олж ирж байгаа эцэгчдээс байгаад нь бас баяртай. Баярлалаа. Ер нь сэтгэлийн насны хүүхдүүдэд сэтгэл зүйн хувьд хамгийн ингээд бусдад илэрхийлж чадахгүй ч юм уу те тулгамдж байдаг асуудлууд нь бас юу вэ гэм болоо. Бага насны хүүхд нөгөө өгүүлбэрээр өөрийгөө илэрхийлж чадахгүй учраас нөгөө ааш зам байдлаараа илэрхийлдэг. Одоо тэгээ зөрүүлэх юм уу эсвэл уйлчлал зөвөрөх таагүй мэдрэмжийг илэрхийлдэг. Тэр уйлж байгааг нь тэгэхээр эцэгчүүд маань зөвөр дуугаалал харагдаад одоо өөрөөхөө байлгах нь одоо жон буруу. Уйлсан шалтгааныг нь заавал асуугаад яагаад уйлсан, юунд дургуутс зөрүүлсэн бэ гэдгийг сайн асууж тайлбарлуулад тэр хүүхдийн мэдрэмжийг сайн сонсч мэдрэмжийг илэрхийлмээр юм санагдсан. Мэдрэмж бүхэн болгон буруу зүйл биш. Одоо мэдрэмж нь сайн мэдрэмж байж болно. Ууралж уйлж байна гэдэг чинь бас өөрийгөө илэрхийлж байгаа нэг юм байна. Тийм болохоор хүүхдийн ертөнц маш том ертөнц. Хүүхдийг бол бүр гидсэнд байхаас нь эхлээд судалдаг хүүхдийг бол тэгжээж сайн таньж мэдэх юм байна гэж энэ мэргэжилтээр гарчсан сайн мэдчихсэн да. Нэр тийм бах те хийвлээд байх тэр алтан үеийг бас маш их зүйлийг тодорхой болгосон байдаг санагддаг. Тэгээд сэтгэл зүйч маань бас ажиллаад ирэхээр ажлын байрнаар ч гэсэн ажиллагдсан байна шүү дээ тий. За ер нь сэтгэл зүйчийн одоо ажил мэргэжлээ гүйцэтгэхэд хамгийн их одоо чухал дэмжлэг нь юу гэдэг юм бэ? Заавал одоо байх ёстой нэг одоо арга хэрэглэгдэх юм эсвэл одоо өрөөч юм уу тийм зүйлүүд байдаггүй. Ялангуяа сэтгэлийн төлөвчөөр. Сэтгэл зүйчээр ажиллахад бол өөрөө маш чухал. Одоо тухайн хүүхдтэйгээ тэр олон хүүхдүүдийн хажууд хүүхдтэй ганцаарч ажиллах боломжгүй учраас өрөөндөө авчираад тайван яриулаад хүүхдээр зураг зуруулаад ломын аргаар ингээд ажиглаад тэг хүүхдтэйгээ ярилцсан бол хүүхд маань одоо яриад сурцсан одоо 5 настай хүүхдүүд өөрийгөө маш сайн илэрхийлдэг, өөрийнхөө үзэл бодлыг ярьдаг, мөн зургаараа илэрхийлж зураг нь онцлогоо хийх юм бол илүү үр дүнтэй юм байна гэж харагдсан 5 насны хүүхдэд зураг нь онцлогоо хийн. Тэгээд тэр онцлогоноос хамаарат эцэгчүүдтэйгээ уулзаад ярилцаад хүүхдийнхээ нөгөө онцлог шинж байдлыг ярьж тайлбарлаж өгвөл илүү ойр санагдсан. Биднэрт одоо надад хандаж байгаа эцэгчүүд нь болохоор зарим эцэгчүүд манай хүүхд нөгөө өөртөө жоо итгэлгүй байгаад байна. Тийм бүрэг дуугаад төгшөө байгаад байна. Яаж нээлттэй одоо өөрийгөө ойлгуулдаг болох вэ? Энэ бол манай хүүхд хэл яриан сайн гэсэн тохиолдлоор эцэгчүүд орж ирдэг. Тэрийг болохоор би ажигласандаа хүүхдийн нөгөө өөрийн сонголтыг дандаа эцэгчүүд маань хийгээд идэг. Хүүхдийнхээ урдуур дандаа өөрсдөө орж одоо гүйцэтгээд байдаг учраас хүүхд за ээж аав маань л миний өмнө сонгочих юм чинь гэдэг өөрийгөө мэдээд хоош суугаад гэдэг юм болов уу гэж ажиглагдсан. Тэгэхээр бага насны хүүхдийг бол одоо өмсгч юм хоолнд идэх тохиолдолд дандаа өөрөөр нь сонголтыг хийлгэж ярилцаж өөрийнх нь хүсэл эрмэлзлийн дагуу дэмжиж ажиллах зүгээр юм болов уу гэж хэлж байгаа. Тэгэхээр эцэгчүүд маань мэдээж ингээд бага насны хүүхдээ бол хайрлан халамжилдаг хамаг одоо байгаа бүхнээр зориулдаг тий. Тэгвэл зүгээр одоо нэг 8 сартай хүүхдийг жишээлбэл өөрөө хоолой халуурдах нь дэмжлэг үзүүлэх
өө за амар хэлбэр юм даа гэдээ өөрөө халуудаад өгчих хоёрын хооронд маш их ялгаа байна. Тийм болохоор болж өгвөл хүүхдтэй өдөр тутмын амьдралын явцад хувцас өмсгөөс эхлүүлээ хоол идэх, бие засах, за бүр одоо хаалганы одоо бариулаас бариад хаалгаан гол хатан хүртэл шууд өөрөө хийж өгөх биш, дэмжлэг үзүүлж урт хугацаанд өөрөө хийж чаддаг болох нь туслах нь одоо хүүхдүүдэд маш их сэтгэл зүйн дэмжлэг болж байдаг гэж бас бодож байна. За хоёулаа тэгвэл сэтгэл зүйчийн өрөөгөө одоо хэлхэн огцуулсан. За тэгээд ер нь бол сэтгэл зүйчийн өрөөтэй болсноор ажлын явцад ямар даваа талууд үүсэж байгаа талаар дахиад жоохон дэлгэрүүлэх үү. За ингээм бүгд сэтгэл зүйчийн өрөөтэй танилцъя. Манай сэтгэл зүйч маань өрөөгөө танилцуулнаа. За манай сэтгэл зүйчийн өрөө 2015 оны 9 сард байгуулагдсан. Сэтгэл зүйчийн өрөөг маань Сүмэн иргэдийн хурлын төлөөлөгч Мөн хоригл маань нашлаад бид хамтарч цэцэл бичээд орон нутгийн хөгжлийн сангаас ийм сайхан сэтгэл зүйчийн өрөөг төгжүүлэх гэсэн байгаа. За сэтгэл зүйчийн өрөө бий болсноор одоо манай багш ажилтнууд болон манай эцэг эхчүүд, тасран хамгаалагч нар хүүхдүүд маань их тав тухтай өрөө мэдрүүлж байгаа. За хүүхдүүд маань орж ирсэн ч гэсэн маш гоё тайвшралтай ямар гоё өрөө гэдэг айгуу тухтай буудан дээр суух хэвтэх. Тэгээ газар зэгтээ нэг хэвтээд хөрхөн тоглох. Тэгээд хүүхдүүд бол бид нар бол нөгөө том хүмүүс хүүхдийг нөгөө их сайн юм мэдэхгүй ойлгож уддаг. Хүүхэд бол маш том ертөнц жижигрүүлсэн биетэй том хүн гэж би хараад байгаа. Тийм болохоор нөгөө тав тухтай орчин ямар орчинд ороод ирвэ гэдэг мэдрээд хүүхдүүд айгуу тийм сайхан сэтгэл хангалуун байдаг. Надад их сайхан санагддаг. Тэгээ ганцаарчилж хүүхдүүдтэйгээ ажиллах нөхцөлийг бүрдүүлж जैन. Тийм болохоор ер нь өөрөө маш чухал. За яг одоо ингэ сэтгэл зүйчийн дэмжлэгийг аваад өөрчлөлт гаргасан тийм практик үр дүн ч юм уу байгаа юу? За одоо зарим хүүхдүүд маань хэд хөдөлгөөнтэй бие биенийг маш шоглох хэвчсэн жоох хүүхдүүд учраас нэг удаа миний хүү битээ найзаагаа шоглоорой, битээ өмүүлээрэй гэж хэлэхээр хүүхдүүд чинь тэр болгоныг ойлгохгүй. Тийм болохоор эцэгтэй хамтарч ажиллаад танаа хүүхд маань нэг иймэрхүү зам байдал гаргаад байна. Гэрт нь ингээ сайн хэлж яриад өгөөрэй. Ер нь хүүхдүүд багшийн үг гэхээс илүү ээж аавынхаа үгийг илүү сайн бас сонсч хүлээж авдаг байх. Тэгээ хамтарч ингэж гурван талаас нь хамтарч хэлээд зөв зүйл рүү чиглүүлж өгөх юм бол илүү үр дүнтэй юм байна гэж харагдаж байгаа. Ер нь хүүхдийн хүмүүжил одоо тэр зам байдал одоо хүүхдийн онцлог гэр бүлээс төлөөтэй ер нь хүүхдийн сэтгэл судлахаас яалтчгүй гэр бүл рүү заавал ордог. Авсралтай гэр бүлд одоо хайрлагдаж өгсөн хүүхэд бол бусдыгаа хайрлах, хөдлөх, энэрмгүй тийм сайхан өсдөг юм байна. Тийм болохоор ерөөсөө эцэгхийн тусгал хүүхдэд маш их чухал үүрэгтэй учраас заавал эцэгтэй хамтарч ажиллах шаардлагатай болоод байна. Ер нь одоо эцэгчүүд яг сэтгэл зүйчийн хувьд юуг анхаараарай гэж эцэгчүүдэд хэлмээр байна. Эцэгчүүд маань хүүхдээ нөгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа учраас хүүхдээ маш сайн сонсох, хайрлах хэрэгтэй байна. Манай эцэгчүүдийн нэг алдаа болохоор нөгөө материаллык зүйлдээ хүүхдээ маш их хайрлаад тэрийг нөгөө бүтгүү хайртайгаа андуураад би одоо хүүхдээ маш сайн хайрлаад тоглоом одоо маш сайхан тухтай орчинд би хүүхдээ өсгөж байна. Тоглоом одоо идэж явах бүх зүйлээр хангаж байгаа материаллык зүйлдээ анхаарат байна. Гэтэл нөгөө ажил амьдралын шаардлагаас болоод нөгөө үл хайхрагдсан хүүхдүүд маань жоо ажиллагдаад байгаа. Тэр нь болохоор нөгөө өглөө оройдоо ингээл эмээ өөдөн даатгаад өгчдөг ч юм уу аль эсвэл нөгөө чинь ингээл хүүхдийг хараад идэг. Тэр хүүхдтэй ерөнхийн нөгөө жоохон харилцаа үүсгэж ярилцахгүй, хайрлагдахгүй байгаа учраас зарим хүүхдүүд маань хумсаа идэх ч гэх юм уу мэдээ маш стресстэй ээж аав руугаа нэг стрессээ гаргаж орилжуулах ч юм уу тийм тохиолдолд бас гараад байна. Тийм болохоор хүүхдээ маш сайн сонсох, хайрлах, тэгээ чадж байгаа зүйлийг нь дэмжиж урамшуулах гэдэг л хамгийн тэр зүйл дээр л эцэгчүүдийг сайн анхаарал ойлгож хэлэхээр байна да. За баярлалаа. Стресс гэж ярьсан чинь ер нь цэцэрлэгийн насны хүүхдүүд стресс үед ямар одоо зам үйлэг гаргах юм бол тэгээ тэрийн одоо эцэгчүүд ер нь ажиглаж мэдж ойлгож чаддаг. Манайд стресс ч юм байна гэдэг ч өөр. Тэгээ одоо болохоор манай эцэгчүүд стресс гэхээсээ илүү
Энэ уйлаад байна, энэ яагаад уйлаад байгаа юм болоо? Эсвэл энэ айгүй муухай зүрүүд замтай, бүгэнд орохгүй байна, хүмүүлээд байна гэж л хараад байгаа байхгүй. А тэр хүүхэд маань яагаад одоо уйлаад эсвэл одоо цэцлэгтээ ирэхгүй ч гэдэг юм уу, эсвэл энэ хувцсыг өмсөхгүй ч гэдэг юм уу. Тиймэрхүү байдал нь болохоор ерөөсөл өөрт нь таалагдахгүй байгаа л мэдрэмж. Одоо өмнө нь ээж нь эсвэл орой эртэр нэгчээд арай амжаагүй ч юм уу, эсвэл хамтарч тоглоно гэж ярьчаа бид нар ч гэсэн нөгөө тоглохгүй байсандаа тэрэндээ жоохон уурлаад ч юм уу. Тиймэрхүү байдал нь таалагдахгүй байгаа мэдрэмжэл тэгж илэрхийлдэг байгаа. Тэгэхээр хүүхдээ маш сайн сонсоод яг яагаад уурсан бэ, яагаад уйлсан бэ гэдгийг л сайн сонсч илэрхийлж чухал юм байна. Оронд миний хүү ингэсэн учраас энэ аяга ингээ хагарчдаг байхгүй юу гэдэг л шалтгааныг л хэлж өгнө байгаа байхгүй. Тэгэх юм бол энэ чинь би ингээ сандал дээр гарвал ингээ унуул ингэх юм биш та. Энэ аяга унаад хагараад ингэх юм бол ийм аюултай эрсдэл үүсэх юм байна гэдгийг л хэлж өгнө байгаа байхгүй. Хүүхдтэйгээ хамтарч тоглох, тэр дундаа аавтайгаа хамтарч тоглох нь бүр амьдралын бүр 85% аавтайгаа тоглосон нэг удаагийн тоглоом хүүхд насан туршдаа мартдаггүй юм байна л да. Ээж нь болохоор өдөр болгон нөгөө байнга тусалж ингэж ойр байдаг учраас ээжийнхээ одоо гаргасан хамт тоглосон хамт цаг гаргасныг бол бага зэрэг одоо өдөр болгон тэгдэг учраас байх ёстой юм шиг гэж боддог юм байна. Аав нь ингээд хамтарч тоглоод хамтарч ярилцаад ингэх юм бол тэр бол тархинд маш их гүн сууж өгдөг. Тэгээ бас нөгөө аавын хэлсэн одоо миний хэлж болохгүй шүү. Заавар зөвлөх одоо ямар ч насны хүүхдүүд илүү ээжээсээ илүү хүлээж авдаг гэсэн. Нэрээ бараг тийм баг шүү дээ. Ээжэд ер нь жоохон хэл яриагаараа илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр нөгөө байнга л тэглээ инглээ гэд яриад өдөр тутамдаа маш их ярьдаг учраас ээжийн юу одоо нэг юмсандаа уучлаарай жоохон үнсэн юм уу та. Аавын хэлсэн үг болохоор ингээд юм талаацтай. Аав надад хандж гин, аав намайг сонсож гин, аав намайг хайрлж гин гэдэг утгаараа хүүхэд илүү гоё одоо үлдцтэй байдаг гэж байдаг нь харагдаж байгаа. Ингээд ярьсан чинь бас би одоо нэг жишээ бодож байна л да. Нэг хүүхдээ одоо ярьж исэн зүйл ахгүй. Аав нь одоо ингээд яад юм бэ гэдэг ингээд асуугаад аав байж лээ. Өглөөж байж идэг, оройж байж идэг. Тэгээд хаал гэж өгдөг. Тэгээ өөр ямар ч үйлдэл байхгүй. Тэгмүүд нэг талаас аав байхгүй байх миний бодлоо шүү. Эсвэл байгаа ирнэ, байхгүй мэддэхгүй, итгэхгүй байх хоёрын бараг тэр итгэхгүй байгаа байдал нь илүү хүүхдэд хүн тусах юм шиг байна. Өөрөлдвөл тэр нүгэл яахаад хайрлахгүй байгаа мэдрэмжийг өгөхөд тийнээс авдаг ах гэж би бодоод байна. Тэгэхээр аавууд маань бас хүүхдтэй одоо маш л одоо халуун дотн хандаж уцаа хойш нь тавиад ядчныг ингээд тэрвэрэхтэй энэ шүргэлцэгчийн биед төдийг сэтгэл санаанд гэсэн маш их эргээр нөлөөлдөг, тайвшруулдаг. За тэгээ өөрөө боломж авах юм бол яг тоглоод цаг хугацаа гаргаад хамтдаа гоё болцоонд явдаг юм уу, тоглоом тоглолт юм уу, гадуур зугаалт юм уу, ийм үйл ажиллагаа хийх юм бол эргээд эн чинь одоо тэр ургамал гэж үзэх юм бол шимт хижээлэн хүний байх нь хайрын энэ төр одоо амьдралын одоо ихтгэл найдварын их үндэс болж үлддэг юм гэж бас бодож байна. За тэгээд одоо төсөл хэсэгт нь яг эцэг эхчүүдтэй, багш нартаа, эсвэл одоо энэ ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдтэй эцэг эхчүүдэд хандаж онцгойж хэлмээр зүйл юу байна вэ? Тий, онцгойж хэлмээр зүйл гэвэл хүүхдээ сайн сонсоорой, хүүхдээ нөгөө хайрлаж, сайн сонсож, тэрвэрх одоо нөгөө ярилцахаасаа илүү хүүхдийг ингээд гондоод уйлахт нь ингээд миний хөө одоо чаднаа, миний хөө мундаг штэ гэдэг тэрвэрхэл хамгийн том одоо хайр маш их том хайрыг мэдэрдэг. Одоо хайртай шүү гэж хэлэхээсээ илүү хүүхдээ ингээд өглөө болгон сайхан тэрвэрдэг, орой тэрврээд унтуулдаг, үнсдэг тийм байвал илүү их хүүхд маань мэдрэх байх, намайг хайрлаж байгаа юм байна гэсэн мэдрэмжийг хүүхд авдаг. За эцэг эхчүүдтэй анхааруулж хэлэхэд хүүхдээ хит их бөөцөлснөөс болж хүүхдийнхээ маш том боломжийг гарч байгаа. Хүүхдийнхээ өмнөр орж хувцсыг нөмсүүлэх, хоолыг халдгадаж өгөх гэх мэтчлэнгийн одоо хүүхдийн нөгөө эрхүү чадварыг хөгжүүлэх, одоо нийгэмшгүй чадварыг хөгжүүлэхэд нь жоохон анхаарал дутмаг байгаад байна. Мөн бас нөгөө дэлгэцийн хамааралтай утас үзэх сонирхолтой байгаа хүүхдүүдийг одоо болзол тавьж одоо хайрлах, болзож хайрлах. Тэр нь болохоор хоолоо идэх юм бол утсыг өгнө. Одоо чимээгүй суух юм бол одоо утас өгнө гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар
болцол тавьж хаалж болохгүй гэдгийг хэлмээр байна. Тавьж хайрлна гэдэг маань одоо жишээлбэл хоол идсний дараа хоол идэх юм бол утас өгнө гэх юм бол хүүхэд маань тэр утсыг авахын тулд тэр хоолыг нөгөө мэдрэхгүйгээр идэж байгаа юм. Яагаад гэвэл амтыг мэдрээд гоё таашаалтай сайхан амттай хоол байна гэсэн талархаж нөгөө мэдэрч гоё кайфарч идэхгүй болохоор одоо хүүхэд маань шууд ходоод нь дүүргэлт болж очиж байгаа. А мөн бас утас үзсэнгээ хоол иддэг хүүхдүүд бас байгаад байгаа. Тийм болохоор өөр зүйлд анхаарал нь сарнсан байгаа учраас хоол идэх нь тэр хоол бол хоол хижээл болохгүй болох магадaltaй байгаад байгаа. Мөн бас энэ хоолны соёл их чухал байгаад байгаа. Эцэг эхчүүд маань хүүхдүүдтэйгээ халуун дулаан яриа өрнүүлээд ширээгээ тойроод хамтдаа сууж хоолоо идэх нь хамгийн чухал байгаамаа. Одоо аав нэмүү эсвэл тэ ах нь эгч нь утас оролдоод эсвэл өөр жижиг өрөөндөө хоолоо идэх ч юм уу тийм байх юм бол хүүхэд заавал агаадаа ч юм уу аавыг дуурах магадлал өндөр байдаг учраас гэр бүлээрээ хамтдаа сууж халуун яриа өрнүүлэн халуун дотноор хоолоо идэх нь хамгийн чухал бас нэг гэр бүлийн хүмүүжил юм аа. За тэгээд ер нь одоо ингээд ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүд цэцэрлэгт бол байдаг. Сүүлийн үед бас жоохон тоон ихсээд байгаа тийм. Энэ аль дээр ер нь бодолтой юм бэ? За сүүлийн үед бол аутизмтай хүүхдийн тоо жоохон олшрох хандлагатай байгаа. Мөн дээрээс нь нөгөө хэд хөдөлгөөнтөх анхаарал татмагших аутизмын хам шинжтэй хүүхдүүд мөн одоо дэлгэцийн хамааралтай гэсэн хүүхдүүд бас ажиглагдаж байгаа. Тэр хүүхдүүдтэй эцэг эхчүүд маань яаж ажиллах вэ гэхээр аутизмын хүрээний хам шинжтэй юм аутизмтай хүүхдтэй байлаа гэд одоо эмзэглэж хүн дээр хүлээж авах одоо шаардлагагүй хүүхдээ сайхан хүлээн зөвшөөрөөд хүүхдээ эрт онцлуулаад хүүхдтэй тохирсон одоо хөтөлбөр ганцаарчлсан хөтөлбөрийн дагуу багштай сэтгэл зүйчтэйгээ хамтраад ажиллах юм бол хүүхдээ хөгжүүлэхэд маш их төхөмтэй болдог. Хүүхдийг багаас нь одоо тохирсон зүйлээр нь хөгжүүлэх юм бол одоо хөгжихгүй одоо юм сурахгүй тийм хүүхд гэж байхгүй. Хүүхд бол маш ухаалаг, маш том ертөнцөө. Тэрийг эцэг эхчүүд маань сайн анхаарч хүүхдээ сайн сонсож байгаараа гэж хэлээ. Одоо хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг чинь хүн одоо хүмүүжүүлж юм шүү дээ. Ямар нэгэн амьтанд одоо тийж байгаа юм биш тийм. За тэгэхээр ер нь бол багш нартай ажиллахын явцад эсвэл цэцэрлэгийн удирдлагуудын зүгээс ингээд хамтарч ажиллахад ер нь ямар санаа оноотой байдаг вэ? За манай цэцэрлэгийн хувьд бол манай удирдлагууд маш сайхан дэмжиж ажилладаг. Тийм болохоор удирдлагуудаа бас баярлалаа гэж хэлмээр байна. За манай багш нар бол хамтарч ажилладаг. Одоо ялгаатай хэрэгцээтэй юм уу? Аль эсвэл одоо арай жоо хөдөлгөөнтэй хүүхдтэй энэ хүүхдтэйгээ яаж ажиллах вэ? Эцэг эхтэй хамтарч ажиллая гэсэн байдлаар бид хэд бол манай байгууллага хамтарч ажиллаж байгаа нь надад давуу тал байдаг. Гэхдээ сэтгэл зүйчийн одоо энэ ажлын орондоо шинээр бий болж байгаа учраас одоо Тархууд аймгийн хэмжээнд 5 цэцэрлэг мэргэжлийн сэтгэл зүйч ажиллаж байгаа. Бид 5 маань хамтраад ярилцаад яаж ажиллах вэ? Манайд одоо ийм кейс байна. Энэ дээр яаж ажиллах вэ гэдэг юм уу? Одоо арга зүй талаас бие биенээсээ аяг суралцаж хамтарч ярилцаж ажилладаг. Сэтгэл зүйчийн ажлын маань нэг онцлог нь болохоор үр дүн маань жоохон удаан гардаг. Тийм болохоор жоохон эцэг эхчүүд удирдлагууд маань жоохон одоо үр дүн хүлээгээд байж магадгүй. Тийм болохоор бид нарыг бас ойлгож хамтарч ажиллаарай гэж хэлмээр байна. Тэгэхээр одоо ерөнхийдөө сэтгэл зүйч маань цэцэг эхчүүд ялангуяа одоо цэцэрлэгийн насны эцэг эхчүүдэд хангаад онцгойлж хэлмээр байгаа зүйл байна уу? За хүүхдүүдээ сайн сонсож байгаараа бас хайрлахтаа дандаа хайртай гэж амаараа хэлэх биш. Тэрвэрч одоо мэдэрч заавал хайрлаж байгаараа. Тэгээ хүүхдүүдтэй бас нөгөө чанартай цаг гаргаараа. Одоо аав нь гэртээ байна гэж хүүхдээ би хайрлаж гэртээ хамт байгаа штэ гэдэг байгаа. Тэр нь болохоор нөгөө яг хүртэж хайрлахгүй чанартай цаг гаргахгүй байгаа нь бас ажиглагдаж байгаа. Аав маань гэртээ байгаа ч гэсэн үүдэн дээр уцаа үзээл чинь хүүхдэн тэнд тоглож байгаа юм бол тэр хүнийг хайрлахгүй байгаа зүйл. Тийм болохоор хүүхдтэйгээ хамтарч тоглох, хүүхдээс мөрдлийг сонсох, хүүхдтэйгээ болцох, удаа кино үзэх, гадуур алхах гэдэг юм. Хүүхдтэй тийм чанартай хүүхд рүүгээ чиглэсэн цагийг илүү гаргах юм бол хүүхд маань намайг хайрлаж байна гэсэн мэдрэмжийг авч цэцэрлэгтэй байх баха гэж. Нэрээ тийм шүү дээ.
цэцэгчүүд маань бас бодоод үзээрэй тийм. Автагаа үргэлжлэн дурсан хамт өнгөрсөн дурсамжуудыг бид нар ямар тав сандаг гэлээ тийм. Тэгвэл таны хүүхэд бас одоо тийм энэ одоо өсөж яваа гэсэн ба аав ээжтэй үлдээс ямар дурсамжуудыг тодор хадгалж амьдралын турш авч өгөх болоо гэдгийг та бас эхний бодоод үзээрэй. За хоёлаа тэгээд ер нь бол сэтгэл насны хүүхдээ эцэгчүүд мөн багш нар хүүхдийн сэтгэл зүйг ер нь яаж дэмжүүл зүгээр вэ гэдэг тал дээр бас саналаа ил. Нэг хүүхдийн сэтгэл зүй дэмжихийн тулд бид нар 0-6 насны хүүхдэд одоо эцэгхийн дэмжлэг маш чухал хэрэгтэй байдаг. Хүүхэд өөрийгөө нөгөө бүрэн илэрхийлж чадахгүй байгаа юмсан дээр нь бид нар маш сайн дэмжлэг үзүүлээд хүүхдээ сонсоод хайрлаад нөгөө үл хайрхах гэдэг зүйлийг л бид нар хүүхдэд мэдрүүлэхгүй өсгөх юм бол бидний хүсэн хүлээгээд байгаа тэр сайн хүн, сайн хүүхэд бий болох юм аа. Тийм болохоор хүүхдийнхээ одоо ирээдүйд анхаарахын тулд манай эцэг эхчүүд боловсролд нь маш их анхаарал өгдөг. Бага наснд нь одоо боловсролд нь анхаарах нь зөв. Гэхдээ хүүхдийнхээ нийгэмшгүй одоо өөрийнх нь чадамж, EQ чадварыг сайн хөгжүүлж, харилцаа хандлага, харилцаан дээр нь сайн сонсож, хүүхдээ сайн мэдрүүлж, одоо хүүхэд ч гэсэн өөрийнх нь мэдрэмжийг зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Хүүхэд уйлсан ч гэсэн одоо таалагдахгүй зүйл нь байсан ч гэсэн би энэ хувцсыг өмсмөөргүй байна. Яагаад гэвэл ийм байна гэдэг зүйлийг хүүхэд өөрөө илэрхийлж яаж чаддаг болох тэр талаас нь л зөвчөд мань чиглүүлж ажиллаж марна. За баярлалаа. Тэгэхээр та бас одоо яг сэтгэл хөдлөж хөлөө үед хийж байгаа үйл ажиллагаа зорилго. За мөн одоо өөр одоо үзэгч танд чиглэх хэлээг үлдсэн зүйл байвал тэр талаараа ярилцаад хоёулаа өнөөдрийнхөө ажиллагааг өндөрлөё. За ерөнхийдөө бол хэлье гэж бодож байсан зүйлүүдээ ихэнх нь ярьсан байх гэж бодож байна. Тэгээд хүүхдүүдэд хамгийн гол нь сайн хайрлаж сонсож хүүхдтэй чанартай цаг гаргаараа бид нар одоо нөгөө амьдралын шаардлагаас одоо маш их ажил руугаа анхаарал тавиад хүүхд рүүгээ анхаарлаараа эсвэл хандуулаад байгаа юм болов. Тэр байдлаасаа болоод бид нар хүүхдүүдэд айлаа жоохон орхигдуулаад байгаа юм болов гэж боддог. Тийм болохоор хүүхдтэй чанартай цаг гаргахыг эцэг эхчүүдтэй хэлж өгснөр байна да.